Орой минь 1А, B ангийн гэр бүлийнхээ. За би эх 7 хоногт болох ABC партины талаар мэдээлэл өгөх гэсэн. За 1А анги маань 5 сарын 7-нд буюу эх 7 хоногийн пүрэв гарагт хичээлээ тараад 2 цагаас 3:30-ийн хооронд. За ямар нэгэн байдлаар удлаа гэхэд 4 цагаас хэтрэхгүй. За 1B анги маань 5 сарын 8-нд буюу баасан гарагт хичээл тараад 2 цагаас 3:30-ийн хооронд энэ үйл ажиллагаанд хамрагдчихна. За ABC part гэдэг маань англи хэлний цагаан толгойн баяр ерөөсөө биш. Зарим ээжүүд аауд маань цагаан толгойн баяр гэж бас ойлгож иж магадгүй гэж ингэж тайлбарлаж байна. За яагаад гэвэл бид нар өмнө нь цагаан толгойн баяраа хийцэн, тэмдэглэсэн учраас тэрнтэй ижил болон төстэй байдлаар тэмдэглэхээсээ айлхаар татгалцсан юм аа. За энэ өдөр хүүхдүүд маань англи хэлний хичээл дээр юу сорж мэддэж ямар чадвар эзэмшсэн гэдгийг харуулнгаа баг туваагдан тодорхой хэмжээний даалгавар гүйцэтгэн тэгтээ цагийг хамтдаа хөгжилтөн өнгөрөх зорилготой. Тухайн тэр даалгавар маань за илүү уламжлалт маяг гэхээсээ илүүгээр айлхаар сонирхолтой хөгжилтэй байдлаар бэлтгэгдсэн нэг 5-6 төрлийн даалгаврууд байгаа. За үүний дараагаар энэ даалгавруудын дараагаар мэдээж баг болгоныг за даалгавар тус бүрт хэр сайн оролцсон бэ гэдгээр нь сертификат гардуулна. За энэ сертификат маань ч гэсэн хүүхдийг ялахаар тийм бэ, ийм бэ гэж үнэлэхээс илүүгээр энэ өдрийг хамтдаа цагаа өнгөрүүлээ. За англи хэлний хичээл идэх сонирхолтой оролцсныг нь урамшуулах зорилготой ийм сертификатыг гардуулах юм аа. За хичээл дээрээ сурсан за нэг 2 дуу болчихно. За өнөөдрийн хичээл дээр бид нэр үсэг сугалсан байгаа. Үсэг сугалахын учир нь гэх юм бол ABC Fashion Show гэдэг бас нэг юм арга хэмжээ дотор нь байгаа. За энэ арга хэмжээнд дээр яах юм бэ гэхлээр хүүхдүүд гэртээ байгаа болон дахин ашиглах боломжтой ямар нэгэн материалыг ашиглан өөрийнхөө сугалсан үсгээр чимэглэн өөрийнхөө сугалсан үсгээр эхэлсэн үг тухайн үгийн зургаар чимэглэн ямар нэгэн өмсгөлийг хийнэ гэсэн үг. За тэр өмсгөл гэдэг нь малгай, нүдний шил, хантааз, нөмрөг, гутал, хюпөг, даашинз, цүнх, шүхэр юу ч байж болно. Тэр нь гол нь гэртээ байгаа гарын доорх зүйл материалаа ашиглаад ямар нэгэн хүндрэл учруулаад гаднаас гой сайхан юм хийхтэй биш, байгаа зүйлээ ашиглаад бүтээлч маягаар ямар нэгэн өмсгөлийг хийх нэ. Тэгээд түүн дээрээ өөрийнхөө сугалсан үсэг болон тэрээ зурн уу, хайчил нь уу, наан уу. За эсвэл тэр үсгээр ихэлсэн үг зургаар чимэглсэн байх юм аа. За тэгээд мэдээж загварын шоу гэж очиас тухайн зүйлээ, хийсэн зүйлээ харуулах зорилгоор тэр зүйлээ яаж хүмүүст харуулад яаж тэр бэлдсэн талбай дээр алхах юм гэдгээ гэртээ хүүхдүүдтэйгээ тавтаарай. За энийг хийж байгаагийн гол зорилго нь гэх юм бол бид нэр ямар нэгэн зүйлийг дахин олон төрлийн байдлаар ашиглах нь бидний их дэлхий болон бидний амьдралд ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг энэ өмсгөлөө хүүхдтэйгээ хийж байхдаа тайлбарлаж ярилцаж өгөөрэй. Бидний бас 7 дугаар хичээл дээр сэдв нь ийм recycling гэсэн сэдв гарч байгаад ямар нэгэн зүйлээ дахин боловсруулах, хох хэрэглээ ангилах энэ төр гээд. Тэгэхээр энэ маань хичээлтэй маань холбоотой. За тэгээд иймэрхүү байдлаар энэ өдөрлөг маань өнгөрөх юм шүү. За тэгэхээр та нар энэ амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ заавал гар бие оролцоод та нар өөрсдөө бас туслан зөвөр хүүхдээ мэдээж хийхлээр чинь 6 настай 1-р ангийн хүүхд болж чадахгүй ш. Хамтдаа заавал хийгээд хамтдаа цагтаа хамтдаа хүүхдтэйгээ цагийг өнгөрүүлэх зорилготойгоор энэ зүйлийг энэ өмсгөлөө хийчин. За үүн дээр нэмээд мөн бид нэр уншлагын чадвараа сайжруулахын тулд 2-р удиралд өөртөө сонирхолтой байдлаар ямар нэгэн тоглоом хийсэн байгаа. Тэгээ тэр тоглоомоо нэр ангийн тавь шошгожуулаад даваа гарагт өгч явуулна гэсэн үг. За зарим хүүхдүүд маань нэгээс илүү тоглоомтой байгаа. Тэгэх юм бол тэр тоглоомуудыг өгөө явуулна бүгдийг. Зарим хүүхдүүд маань болохоор тоглоом нь жоохон гэмтсэн ч юм уу эсвэл өнгө зэмжийн хувьд шаардлага хангахгүй болсон байх мал тэрийг нь сайжруулаад засварлаад дээр нь анги нэрийн тавиад даваа гарагт өгөө явуулаарэ. Тэр нь тэгээд
тухайн өдөрлөгт нь ингээд бусад багш нар, бусад ангийнхандаа за тэр өдөр мэдээж хүүхдүүдийнхаа энэ оролцоог харах гэж ирсэн эцэгчүүдэд ингээд үзүүлэн маягаар тавигдах юм аа. За тэгээ асуух зүйл байвал чат бичээд асууж болно шүү.